ертөнцийн нүглийг үүрэгч Бурхны хураг. Зургаадугаар бүлэг. Шин гэрээг байгуулна. Хэн боловч хуулийн өмнө зогсвол үйлцэн нүглийнхээ төлөө чулуугаар цохиулж цээрлүүлэх ёстой байжээ. Гэвч шин гэрээ баригдаж хуучин 10 хууль аль хэдийн дуусжээ. Тиймээс би 10 хуулиар шүүгдэхгүй, шин гэрээгээр шүүгдхийг хүсэж байна гэж хэлцгээгээрэй. Шин хуулиар шүүгдвэл хичнээн их нүгэл үйлдсэн байлаач нүгэлгүй тооцох билээ. Иохан номын 8 дугаар бүлэгт Есүс Бурхны өргөөнд үг дамжуулж байхад хуулийн багш нар болон фарисеучуд завхаарч байгаад үйлдэл дээрээ баригдсан эмэгтэйг авчирч ингэж асуулаа. Багшаа, энэ эмэгтэйг завхаарч байхад нь үйлдэл дээр нь барьсан юм. Ийм эмэгтэйчүүд рүү чулуу шидэгтэн гэж Мосегийн хуульд тушаасан. Харин та юу гэж хэлэх вэ? Гэцгээв. Есүсийг гэмтнүүдэд хайртай тул ямар ч гэм нүгэл хийсэн хүнийг аврахыг хүсэж байгааг тэд мэдэж Есүст занг тавьсан ажээ. 10 хуульд завхаарсан хүн рүү чулуу шидэгтэн гэсэн байхад хууль зөрчихгүй түүнийг аварч чадах болов уу? Есүс завхаарч байгаад үйлдэл дээрээ баригдсан нэмэгтэйг аврах хэрэгтэй байтал аврах хууль байхгүй байгаа нь халаг. Мосегийн хуулиар бол энэ завхаарч байгаад баригдсан нэмэгтэй чулуугаар шидүүлж өөхөх ёстой байлаа. 10 хуулийн дагуу энэ нэмэгтэйд хандхад энэ нэмэгтэй чулуудуулж өгөхөөс өөр замгүй бузар юм байв. Харин Есүс гэмтнүүдийг аврахаар ирсэн болохоор энэ нэмэгтэйг аврах ёстой. Есүс энэ нэмэгтэйг зүгээр орхиж амьд үлдээхтэн гэвэл хуулийг зөрчсөн болно. Есүс энэ нэмэгтэйг хэрхэн аварсан бэ? Энэ нэмэгтэйг аварч чадах шинэ хууль тогтоох хэрэгтэй билээ. Иреяма 31-р бүлэгт шинэ хуулийг тэмдэглэсэн байгаа. Израилийн ард түмэн хуулийг мөрднөө гэсэн болохоор Бурхан 2 чулуун самбарт 10 хуулийг сэлж Израильчуудад 10 хууль иртэл Израильчууд хуулийг зөрчиж алтаар хугал бүтээсэн гмийнхэн улмаас 3,000 хүн амь нүгчжээ. Тэр өдрөөс хойш гим буруу хийгээгүй хүн байдгүй боллоо. 10 хуульд ямар ч хайр инэрэнгүй байдал гэж юр байхгүй тул хуулиар хүн хэрхэвч аврал авахын аргагүй байлаа. Бурхан хүнийг үнэхээр хайрлсан тул шин гэрээг өгчээ. Иреяма 31:31 Бурхан айлдаа. Эзэн тунхаглаж байна. Үзэгтэн Израилийн гэр болон Юдагийн гэртээ би шин гэрээ хийх өдрүүд ирж байна. Иреяма 31-р бүлэг 31-р ишлэл. Хуучин гэрээ бол 10 хуулийг хэлж байгаа юм. Бурхан нөгөө хуулиудыг цуцалж шин гэрээ хийх өдрүүд ирж байна гэрээ. Тэр нь эцэг өвгдийг нь Египтийн нутгаас гаргахын тулд гараас нь барьсан тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр би тэдэнд нөхөр нь байсан боловч тэдний зөрчсөн миний гэрээтэй адил биш юм гэж эзэн тунхаглаж байна. Иреяма 31-р бүлэг 32 дугаар ишлэл. Бурхан Израильчуудын гарыг барьж тэднийг Египтээс удирдан гаргахад өгсөн 10 хууль бол хүний хувьд хинч хэрхэвч сахин мөрдөж чадаагүй билээ. Гэвч энэ нь тэдгээр өдрүүдийн дараа Израилийн гэртээ миний байгуулах гэрээ юм гэж эзэн тунхаглаж байна. Би өөрийн хуулийг тэдний дотор хийж зүрхэн дээр нь би түүнийг бичнэ. Би тэдний Бурхан, тэд миний ард түмэн болно. Иреяма 31-р бүлэг 33 дугаар ишлэл. Хуучны гэрээ нь чулуун самбар сийлэгдсэн эцэг ихээ хүндэт хүм бүү ал, бүү завхаар, бүү хулгай хийв, чулуунд сийлэгдсэн боловч бусдыг үс санаж дахин завхай сэтгэл төрж бусдын юмс нүдэнд сүмэлсээр байдаг юм.
Хууль хүний зүрх сэтгэл хоёр зөрөөтэй болохоор хуулийг зөрчиж буйгаа мэдсээр байж завхаарч, аллаг хийж, хулгай хийж, шунхаарч, худлаа ярьдаг. Чулуун самбар сийлсэн хуультай нь хүний зүрх сэтгэл таарахгүй байгаагийн улмаас хүмүүс байн хууль зөрчдөг. Гэвч хуулийг зүрхний самбарт сийлвэл сэтгэл дотроос нь завхаарах хүсэлгүй болж хулгайлах хүсэлгүй, худлаа ярих хүсэлгүй сэтгэл төрдөг. Тиймээс Бурхан бидний сэтгэлд хуулийг сэлж өгөхийг хүссэн. Хүн бүр хөрштөө, хүн бүр ах дүүдээ эзнийг мэдгэж тэд дахин заахгүй. Учир нь тэдний багаас том хүртэл нь тэд бүгд намайг мэдэх болно гэж эзэн тунхаглаж байна. Учир нь би тэдний гэм бурууг уучлж тэдний нүглийг дахин санахгүй. Иреяма 31-р бүлэг 34-р ишлэл. Шинэ хууль нь заалтыг чулуун самбарт бус. Харин бидний зүрх сэтгэлийн самбар дээр бичсэн учраас бид гэм нүгэл хийхийг хүсэхгүй болж Бурхантай нэгдүүлдэг хууль билээ. Би тэдний гэм бурууг уучлж тэдний нүглийг дахин санахгүй гэсэн андгай билээ. Иохан номын 8-р бүлгийн завхаарч байгаад үйлдэл дээрээ баригдсан нэмийг Мосегийн хуулиар аварч чадахгүй тул Есүс хуулийг өөрчилсөн юм. Хуруугаараа газарт бичив. Хуучны хууль нь Бурхан хуруугаараа чулуун самбарт сийж өгсөн ба шинэ хууль нь Есүс хуруугаараа газар бичсэн билээ. Газар нь биднийг илэрхийлж буй аж. Таны хуулийг бидний зүрх сэтгэлд байг гэв сэтгэлд сийж өгсөн билээ. Би тэдний гэм бурууг уучлж тэдний нүглийг дахин санахгүй. Завхаарч байгаад үйлдэл дээрээ баригдсан нэмэгтэй энэ хуулийн дагуу үхлээс ангижирч амьтаа боллоо. Энэ сайн мэдээг хүлээн авбал бидний дотор ариун сүнс орж ирэх бөгөөд сэтгэл өөрөөс нь завхаарах хүсэлгүй болж шунхайрал, бодол гэрчлэх, хулгай хийх хүсэлгүй болж ариун сүнсээр удирдуулан амьдрах болно.